хорж хаана гэхээс илүү эдийн засгийн аргаар зохицуулт хийж хэрэглээг нь аажмаар бууруулахаар хамгийн үр дүнтэй гэдэг дэлхийд дараагаараа энийг чинь туршаад бүгдээрээ ойлгоцсон. Тэгэхээр энэ л арга байгаа. Тэгээ бүгдийг хорж хаах гэдэг юм биш. Тэгээ энэ ерөөсөө Монгол улсад ийм байна. Одоо ингээл хууль гаргаад энийг зохицуулъя гэхээр хин нэгний талын лоббид чинь гэдэг рүү хайг зүгээд тэгээ харлуулаад автоматар талцаалтматар сошиал дээр тэгэж талцуулж үзүүлж байгаа байхгүй. Энэ янз бүрийн тал, энэ вебний тал гэл. Ясман дээр энэ хүмүүс бол бүгдээрээ нэг тал. Сайн бацхан үзэгчдээ томчуудаас нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр манай редакцид наадтай ярилцахаар улсын хурлын гишүүн Номин Чимэг ирсэн байна. За манай миний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа нэвтрүүлэгтээ өрсөнд. Би өнөөдөр тантай тамхины хяналтын тухай хууль тойрсон асуудлууд болон ер нь агуудаа гишүүн боллоо тий. Тэгээд одоо энэ улс төрийн болон олон нийтийн эрх ашиг хамгаалаа явахад ямар ч асуудлуудтай тулгарч ийн вэ гэд энгийн бөгөөд олон нийтэд өгөөч дээр болоосаа гэж таныг өрсөн байгаа. За ойлголоо. Таны болон бусад 77 гишүүдийн нийлэн өргөн барьсан хууль одоо нэлийн удаан явуулаа тий. За тэгээ веб гэж тамхи байгаа юм байна. Цахилгаан тамхи, электрон тамхи байгаа юм байна. Янжуур тамхи байгаа юм байна. За энэ нь бол одоо хоруу чанараа нийгэмд нийт эрүүл мэндэд хортой байгаа юм байна. Бид нэр ойлгосон байна. Тэгээд одоо хууль чи хаана гацчих вэ? Хууль улсын хурал дээр л одоо байна. Энд ч одоо өргөн бариад хилцэхийг нь хүлээсээр 2 сар гаруй боллоо. Тэр бол яг улс төрийн сая бүгдээрээ л улс орон даяараа улс төрчиж донсоллоо шүү дээ тий. Улс төрийн томцол юуны үед ийм одоо хууль оруулжлахгүй гэд юм бол оруулцтаагүй. За намжаад хуулиа оруулаа. Хилцэсгээ хийгээд дэмжлээ. 78 гэдэг чинь 126 гишүүний олонх шүү дээ. Тэгэхээр энэ бол яг олон залуу шинэ гишүүд 126 та парламентын гишүүд орж ирээд үзэл санаанд нэгдээд бид нар энэ тамхиныхаа асуудал дээр анхаарч хүүхэд залуучуудаа хамгаалахад анхаарахгүй бол үнэхээр асуудал нийгмийн асуудал болсон байна гэдэг дээр бол нэгдэж гишүүд маань гар үсэг зурсан. За ингээд хилцэсгээ хийгээд уг нь энэ хууль нийгмийн тулгымцсан асуудлуудын нэг гэж бид бүхэн бүгдээрээ харж байгаа. Яагаад гэвэл бидний дүүнер хүүхдүүд те 10-11 настай хүүхдүүд хүртэл одоо ийм тамхин бүтээгдэхүүнд татагдаад хэрэглэгч болоод сэтгэл эмзэглүүлэн байгаа асуудал аав ээж нар ч гэсэн санаа зовж байгаа энэ хуулиа хурдан баталж өгөөч гэдгийг хэлж байгаа боловч тэр хүсэл зориг улсын хурал дээр хараахан одоо хурдны хувьд те хурдан одоо энэ хуулийг батлахын хувьд бол тусгагдчих чадахгүй лээ. Ажлын гарсан тэгээд ажиллаж байгаа ер нь бол энэ намрын чуулганаар уг нь батлаасаа гэсэн хүсэлтэй байсан боловч одоо бодит байдал дээр энэ процесс бол удаашилтай л. Би бол таныг одоо хүүхдүүдээр одоо илэг бариач юм уу те хүүхдүүдийг урдаа бариад хууль дайруулад юм гэж бол харахгүй байна. Яа гэвэл тааж хүүхдээ электрон тамхи татгаж харахыг хүсэхгүй зүгээр тамхи татгаж хүсэхгүй шүү дээ. Яг үүний хэлэхэд одоо хуулийг явуулахгүй тодорхой бүлэг байгаа бол тэр хүмүүс хүүхдүүдээ тийм байдлаахыг харахыг хүсэхгүй шүү дээ тий. Нүд би гахаад юм л да 78 гишүүн тийм үү. Амар том хүч шүү дээ. Тэгээд нийлээд явахгүй нэхэр ард нь байгаа ашиг сонирхол нь гэж одоо би хардж байна. Харин энэ хуулийг яг анх бас санаачлаад судалгааг нь хийгээ явж байхад тамхины асуудал хэцүү, лобби ихтэй байдаг. Одоо заваан сэдв, угаалтай сэдв гэж олон юм хэлжсэн. Гэтэ нийгэмд өрөөгөөж өгөх ажлыг хийх ёстой гэж сонгогдсон гишүүний хувьд энэ тулгымцсан асуудлаа шийдэхгүй бол яах юм бэ те? Би яг хуульч хүн. Гэхдээ хуульч хүн байлаа гэж зөвхөн хуулийн тухай ярих биш. Нийгмийн шаардлага юу вэ? Тэрийгэ харж нэгэ шийдэх ёстой. Энийг хийх гээд ер нь сүүлийн 12-3 жил Монгол ус чадаагүй байхгүй. Монголын төр хийж чадах ёстой юм а, хийх ёстой юм а хийхгүй. Хийхгүй ёстой юм а хийгээд байдаг. Энийг тийм уруу хамааралтай. Тэг хийх ёстой юм чинь хамгийн гол нь нийгмийн эрүүл мэнд, боловсрол хоёр. Энэ дээр л төрийн бодлого сайн явж иж бид нар залуу үе үед юм уу нөгөө суурь аягүй сайн бэлдэнэ. Тэгээ энэ дээр ялангуяа яг боловсролын багц хууль дээр бас батлагдаад явсан ч гэсэн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ямар ч ойртой бодлого хэрэгжилт яваагүй. Тэгээ тамхи гэдэг нэг бүтээгдэхүүний тухай юм шиг боловч энэ цаанаа өөрөө асар их монголчуудын хувьд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах. Тэгээ залуу хойч үеэ бид нар эрүүл хүн байх юм уу гэдэг дээр одоо шийдэл гаргах юм хууль гэж харж байгаа. Тэгээд энийг бол ер нь ойлгож байгаа гэж бодож байна. Энд ч одоо хүүхдээ тамхи татдаг хүн хүртэл хүүхдээ тамхи татдаг болоосоо гэж боддгоо. Ингээ өрхийнхөө орлогоос хумслаад манай аавч гэсэн тамхи татдаг байсан л та. Тэгээд уг нь дими юм ба хүнд хэрэгтэй нэг ч байхгүй шүү дээ. Одоо эдийн засаг хэцүү байхад шилжилтийн үед ч гэсэн ингээл тамхиа болчих юмсан гэж бодно. Гэтэ эн чинь нөгөө донтолт үүсгдэг.
Тэгээ ингээд хүүхдтэй юу гэдэг нэг айтайхан дэвтэр ч юм уу ном аваад өгч мөнгийг би хумслан байж одоо тамхи татаад байна гэдэг гимшил бол бүгдээрэнд нь байдаг. Гэтэ энэ нөгөө донтуулдаг бүтээгдэхүүн учраас тэр болгон бас үснээрээ гарч чаддгүй. Тэгэхээр анханаас нь донтуулахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүд рүүгээл анхаарах хэрэгтэй. Тэгээ ингээ уг нь бол нийгэмч ойлгож байгаа бүгдээрээ уг нь ойлгож байгаа гэж бодож байгаа боловч тэр им одоо лоббиний хүч гэдэг юм уу мөнгөний хүч нь улсын хурал дээр яаж орж ирдгийг гэдэг яг залуу гишүүний хувьд бас дутуу үнэлсэн байна. Энийг ойлгож байгаа боловч наана одоо сайхан харин тиймээ гэж байгаа боловч ямар нэгэн байдлаар цаг хожих ч байт юм уу те удаашруулах юм лоббинууд бас их явж байна. Үнэхээр харамсаж байгаа. Тэгээ одоо ард түмнийхээ эрх ашигыг хамгаална гэж орсон бол хэсэг бүлэг хүмүүс эрх ашиг биш нийтийнхээ эрх ашигыг бодож энэ дээр хурдан одоо ажил шийдвэр гараасай. Одоо бол миний гараас гараад 126 гишүүний асуудал болсон. Ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. Тэгээ ажлын хэсэг маань ч гэсэн аль болох хурдан явуулах талаас нь хичээж байгаа боловч одоо цаг хугацааны хувьд бас нэг иймэрхүү байдалтай болчиход байна. Одоогийн нөхцөл байдал дээр ярихад за би одоо чинь айл нэг орн руу айл нэг орн руу автаа их хвчлийн хятадаас л орж ирд юм л шүү дээ. Нэг хятад хүнтэй одоо ингээд тохироод за та тэдэг оруулалт өрөө тэдийг нь ашиг өгөө гэд оруулаад ирэхэд гайлаар оруулж ирэхдээ гайлынхаа татварыг өгвөл дээл би зараад мөнгөө олчдаг дэлгүүрүүдэд нийлүүлчдэг нөхцөл байдалтай байгаа юм уу тий. Одоо бол тий ямар ч тусгай зөвшөөрөл авахгүй 70 хэдэн иргэн аж ахуйн гэж дуртай нь оруулж ирж байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ номыг гаднаас энэ утсыг гаднаас оруулж ирдэгтэй яг адилхан. Тэгээд ер нь 95% нь бүгд амт хятад ард улсаас орж ирж байна. Тэр дундаа ерөөсөө хятадтай хэрэгэлдэггүй зөвхөн гадны зах зээлд зориулж гадаад руу гаргадаг. Хятад дотроо хятадтай хоригдсон. Хятад ятгаа одоо Таиланд руу ч ачаанд байх юм бол хэрэгт орох гэдэг болчиход тийм. Таиландд бүрэн хоригдсон. Тэнгүүд одоо Монголд ингээд хин хамаагүй сороод байгаад идэхээр би боддогсохгүй ямар нэг зөвшөөрөл авдаг л баймаар юм да энэ ч одоо ерөөсөө юм бай. Дэлхийн 200-аад улс байна тий. 46-нд энэ электрон тамхи гэдэг шинэ тамхи бүтээгдэхүүн бүрэн хоригдсон байна. Яагаад гэвэл дараагийн донтолтын зам болж байгаа. Дараагийн эрсдлүүд нэг өндөр байна гэдэг үнэлээ. 82 улс бол хуулиар зохицуулсан байна. За яг хөө бүтээгдэхүүн зах зээл байж болно. Гэтэ хүүхдүүдэд ингэхгүй шүү зохицуул те зар сурталчилгаа нь ингээ шүү. Никотины агуулмж нь хитэх донтуулахгүй тулд ингээ шүү гэд. Тэр дундаа 20-од улс нь бол үнэр амтыг нь хязгаарлалцсан. Нөгөө гойг үзэлцэг нь юу одоо ванил тарвсын амт чинь хүүхдүүд рүү ороод байна. Хүүхдүүд дараагийн нөгөө тамхины үеийг бэлдэх юм бүтээгдэхүүн болоод байна. Тэгэхээр амтгтахаар хүүхдүүд хоргүй гэж. Тэгээ ингээ зохицуулаагүй улсыг харахаар Африкийн хэдэн улс байна. Өмнөд Америкийн нэг хэдхэн улс байна. Ер нь Африкийн хэдэн улс манай Монгол улс л ер нь ямар ч хуулийн зохицуултгүй байна. Тэгээ энэ юу гэхээр ерөөс засаглал муутай. Засаглал муутай гэдэг нь шийдвэр гаргах, эрүүл мэндийн шийдвэр гаргах төвшөнд нь ямар нэгэн байдлаар нөлөөлөх хүчин зүйлтэй. Энэ ард нийтийнхэн гэхээс илүү өөр одоо ашиг сонирхолд их автж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэрний л илэрлэгч би бол харж байгаа. Одоо энэ бүх сүлжээдлүүдэд веб байна л да. Тэгээ бүр тоймгүй олон төрөл байна. Тэгээд нөгөө талаараа зүгээр ингээ веб татангаа стори хийх ч юм уу те эсвэл веб татангаа тоглолт үзэх одоо тайзан дээрээ веб татах энэ чинь хэвээ үзэгдэл ингээ болчлаа. Тэгвэл нэг ширхэг 20,000 төгрөгийн вебнээс Монгол улс хэдэн төгрөг аваад байгаа юм. Одоо Монгол улс төр мөнгө аваад тийм ашигтай тал байгаа юм уу? Эсвэл оруулж ирж байгаа нөхөрлөл төр 20,000-аас үндсэн мөнгө өгчөөл ашиг нь аваад байгаа юм. Энэ бизнесээс биш та ерөөсөө ашиг олж байгаа хүмүүс нь тэр оруулж ирж байгаа л хүмүүс. Хэрэгжилж байгаа хүмүүс эрүүл мэндээр хохирж байгаа. Төрийн хувьд бол энэ нөгөө хортой бүтээгдэхүүнийг чинь зохицуулж уг нь бол тий өндөр татвартай байлгаа тэрүүгээрээ эргээ тамхиталтай тэмцдэг. Тэрийгэ хийж чадахгүй. Хуулийн зохицуулт байхгүй. Одоо бол ерөөсөө энэ бүтээгдэхүүнүүд дээр одоо бусад энэ утас орж ирэхэд байд юм уу энэ аяг орж ирэхэд 5% нь л гайлын татвар төлдөг. Тэрийг л төлж байгаа. Тэгээ нөөтийн татвар яг худалдаалахтаа төлдөг баг. Гэтэ нөөт бол ерөөсөө хэрэглэгчийн карманаас гардаг мөнгө байхгүй. Хэрэгжилж байгаа хүн төлж байгаа мөнгө гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө энэ нөхдүүд бол 20,000-аар одоо зарж байгаа зах зээл дээр зарж байгаа бүтээгдэхүүн сайндаа л гайлаар бол нэг $2 $2 л юм ба. $2-3. Тэгээ 5% татвар өгнө 100% маржинтай. Энэ зөвхөн электрон тамхины асуудал биш. Янжуур тамхи байна. Бүгд яг ийм схемтэй. Маш их хортой бүтээгдэхүүнээс огцом ашиг олдог юм бизнес. Яагаад гэвэл донтуулдаг. Тэгээ энийг бид нэр төр өөрөө донтуулдаг эрүүл мэндэд хортой юм ал уг нь бол зохицуулж авах хэрэгтэй байтал зохицуулдаггүйсээр л ирж байгаа. Хамаагүй хүмүүсийн үйлдэл гэр бүлийг зохицуулах гэж оролж ирсэнээс тий. Харин Тэмүүтээс ийм асар янжуур дээр би ингэж бодоод байгаа. Нөгөө веб эсэргүүцгээр эдгээр янжуур тамхиныхнаас ингээд одоо мөнгө авчаад бид нарыг ингээд хардлаад та өртөд байгаа шүү дээ. Тэмүүт би юу гэж бодоод байгаа гэхээр тэрийг янжуур тамхи эзэмшдэг хүмүүс явуулаад ийн гэж би бодсон.
Яг л одоо юу гэдэг таны хуулийн төслийг дэмжиж үйлдэл хийхгүй байгаа гişүүд магадгүй янжуур тамхины үйлдвэрээс хандив авсан ч юм уу мөнгө төгрөг авсан ч юм уу хаялга авдаг гэж болно шүү дээ. Тэгмүүд ингээ наана тимийн хүүхдүүдэд бодё гэснээр цаанаа ингээ байлгаад идэг байдаг ч юм уу. Ингэхдээ эргээд одоо таныг тонгорох арга нь тий янжуураас мөнгө авангуудаа веб эсрэгүүцээд ийнэ ч юм уу таныг ингээд төөрөлдүүлээд нэг тал болгоод ингэх гээд байгаа юм шиг. Тэгэхээр янжуур тамхич одоо амар олон жил одоо манай нийгэмдэр ашиг болж байгаа тамхинууд ингээ байгаа шүү дээ. Мэдгүй одоо би энэ зөндөө олон тамхинууд нэрийн дурдаад яг уу ингээ бүр ингээ байнга хэрэглэгч болсон гэдэг юмнууд тэгээ бүр ингээ эмгтээчүүдэд хортой тэрэн хортой дээр нь амар зураг тавиад ч борлуулалтанд буурдаггүй тэр нь янжуур тамхины хэсэг нь яадаг. Тэгээ энэ ерөөсөө Монгол улсад ийм байна. Одоо ингээл хууль гаргаад энийг зохицуулъя гэхээр хин нэгний талын лоббид чин гэдэг бүр хайг зүгээд тэгээ харлуулаад дуусгах автоматар талцаалтматар. За сошиал дээр тэгээс талцуулж үзүүлж байгаа байхгүй юу? Өө энэ янжуурын тал, энэ вебний тал гэл. Ясман дээр энэ хүмүүс бол бүгдээрээ нэг тал. Дэлхийд дахинд бол угаасаа нэг тал. Ягаад гэвэл янжуур тамхины хэрэглээ хөгжингүй улсуудад бүгдээр нь буурж байгаа. Эрүүл мэнд тортой, хавдар үүсгдэг тий. Тэгээ нөгөө янжуур тамхины хэрэглэгч буураад эхлэнгүүт яаж энэ хэрэглээгээ одоо тий зах зээлээ хадгалах уу гэд шин төрлийн бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа байхгүй юу. Нөгөө эрүүл мэндийнхэн маань хэлжсэн. Ер нь анх ингээ шүүлтүргүү тамхи байжгаад ястай хортой юм байна, хавдар үүсгэж юм а гэсэн чинь бид нар фильтртэй шүүлтүртэй тамхичлаа. Одоо энэ хоргүй гэл те нэг юм бүтээл инновац үүсгэж гин гэдэг нэг юм тарих угаалт хийгээд тэний л чи одоо бүх тамхины том компаниуд вебний том компани одоо брэндүүд эзэмшигч. Тэгэхээр нөгөө нэг гараараа веб үйлдвэрлэдэг, нэг гараараа янжуур үйлдвэрлэдэг нэг хүн баггүй. Тэгээ энэ чи өөрөө өөртөө байлдаж байгаа юм шиг тийм төр бол үсгээд маркетингийн хувьд Монголд ч гэсэн тэгж байгаа. Аль алиг нь оруулж ирдэг хүмүүс байгаа. Дээр нь өөрөөсдийнхөө зах зээлийг бүгдээрээ хуваагаад авцсан. Янжуур тамхи нь олигопол гэж ярьдаг нөгөө цөөхөн хэдэн тоглогчтой. Энд чинь ингээд олон нийтээрээ бас юм бизнес бол биш шүү дээ. Ерөөсөө л хоёр том янжуурын импортлогч байна. Нэг том электрон тамхины импортлогч байна. Хоорондоо бүгдээрээ найзууд бүх юмаа тохирчдөг. За одоо энэ хуулийг яаж гацаах вэ? Ингээгээл бүгдээрээ нийлцсэн л байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө тиймдэг хоёр тал болоод нэгнийхээ талтай ингээд байгаа юм биш ээ. Энэ бол зүгээр сошиал орчинд хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн юм маркетингийн арга хэрэгэлдэг нөхдүүд илээ. Янжуур тамхины хувьд бол би энэ янжуур тамхин дээр ч гэсэн малт нэлээд энэ хатуу байр суурьтай. Яагаад гэвэл олон жил хэрэгжилж байгаа ч гэхдээ янжуур тамхины хэрэглээ Монгол улсад ерөөсөө буурахгүй байгаа. Илүү залуучаад байна. Илүү хүүхдүүдийн дунд янжуур тамхины хэрэглээ ч өндөр болчихно. Энэ ч өөрөө дахиад нөгөө никотин, донтолд, эрүүл мэнд гэдэг юм руугаа. Хүүхдүүдийн тамхи татдаг хүмүүсийн чинь 90% нь 18 наснаас өмнө тамхинд орчдөг юм байна. Энийг орчих юм бол гарч чадахгүй. Тэгэхээр тэрнээс нь өвөл оруулахгүй байх нь хамгийн сайн арга. 18 нас юм уу 20 наснаас өмнө оруулахгүй байх юм бол тэр хүн нэг насан туршдаа бас нэг тамхинд ороод ах эрсдэл нь буурчдаг. Тэгээ янжуур тамхины хувьд ерөөсөө явж ирсэн арга нь нэгдүгээрт татвар маш манах бага. Татврын бодлого бас хийж чаддгүй. Энийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байнга биднэрт зөвлөмж өгдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк байна. Та нар татврын бодлогоор нийгмийн эрүүл мэндэд хамгаалж чадахгүй. Зөвхөн тамхи биш. Архи. Ерөөсөө энэ архи тамхи гэдэг бизнес өөрөө асар их хортой мөртлөө энийг төрөө бид нар өөрсдөө зохицуулж чадахгүй байгаа нь миний нэг бодлоор бол Монгол төр эмгэнэл гэж харж байгаа. За тэгээд хоёрдугаар асуудал бол энэ янжуур тамхиныхны хувьд маш муу хямдхан тамхи Монголд оруулж ирдэг. Нөгөө орлогодоо нийцүүлээд одоо нэг дэлгүүрт 3500-аас 4000-аар зарагдаж байгаа хайрцаг тамхи чинь манай Монголын хэлээр 7-800 төгрөгөөр л орж ирдэг шин. Тэгээд татвараа төлөөл тэгээ бусд нь ашиг байхгүй. Тэгэхээр 7-800 төгрөгөөр татж байгаа юм ямар л сайн чанартай байх вэ? Бусад улсад зарагдаж байгаа бүтээгдэхүүнээс хамаагүй чанар муутай юм орж ирдэг. Ийм л одоо хоёр асуудал байна. Энэ дээр нь бол нэлээд хуулийн дээр бас анхаарсан байна. Би бодохдоо арх тамхи хоёрыг аюу өндөр татвар төлдөг гэж бодсон. Яагаад гэвэл одоо хилэн дэлхийн байгуулагчийн ингээ оюуны одоо бизнес гэж явна шүү дээ. Тэгээ бид нар ингээ бичдэг, туйрвдаг одоо нэвтрүүлэгч гэсэн нэг бүтээгдэхүүн. Гэхдээ энэнийг ингээ ашиг болсон үгээс үл хамааран бид нар компанийнхаа дансандагаа орлож байгаа орлогоноос улирал болгон сар болгон ингээ татвар төлж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээ арх тамхин дээр татвар авахгүй нэ гэхээр ташиг ингээ зүгээр ажиллаж байгаа хүмүүс байгаа. Өдөө хүртэл яагаад энэ чигээр явж байгаа юм бол та юу гэж бодсон бэ? Дунд нь ороод. Энэ би 2021 онд улсын хурлын тамийн газар ажилладаг байсан. Төрийн албаа хаагч. Тэгээ тэр үед ч гэсэн улсын хурал дээр тамхины асуудлыг зохицуулъя гэж санаачлагууд угнах гарнаа. Эрүүл мэндийн яамныхан, эрүүл мэндийнхэн маань мэдээж эн чинь бодлого хийж байгаа газар салбарынхан санаан зовоод яалтчгүй л засгийн газрын нэг бол босгоод авч чадахгүй. Эсвэл улсын хурлын босгоод авч чадахгүй. Таг гацчихдаг.
хин нэгэнд гацаачдаг, удаачдаг, ерөөсөө гарахгүй байх сонирхол их ашиг тийч улсын их ашиг явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол юу л байгаа л да түрүүний хэлсэн шиг одоо хэсэг бүлэг сонирхолтой хүмүүсийн мөнгөний лобби маш өндөр байна. Энийг сая яг уу нөгөө би болон 77 гишүүн маань ингээд орж ирдэг нь би бас энэ парламент 126 гишүүнтэй дээр нь 3-2-оос дээш анх удаага сонгогдсон залуу гишүүдтэй нам харгалзахгүй нийт ирэх ашиг зөв зөв дээр нэгдэж чадах тий ийм бас нэг шинэлэг парламент болсон байгааг илрэл гэж бодож байгаа. Ямар ч байсан нэгдэж шүү дээ. Амин чимэг мундагтаа биш энэ бол эн чинь олуулаа байж бас шийдэх ёстой байх шүү гэдгийг бол ойлгоод нэгдэж байгаа гишүүдтэй бол их талархаж байгаа. А ер нь бас зүгээр одоо улс төрд ороод явж байгаа залуу улс төрчийн хувьд харахад манай Монгол улсын улс төрд үнэхээр мөнгөний хамаарал, мөнгөний нөлөө үнэхээр хүчтэй байна. Тэр нь хэдхэн бүлэг хүмүүсийн нөлөөлөл гэсэн үг. Яг тэгвэл манай Монгол улсын хувьд одоо баялагын хуваарлт, тэгшүүс хуваарлт улам гарч байгаа. Баялаг бол цөөхөн хідэн нөхдүүдэд төвлөрөөд бусад одоо ихэнх мас одоо дундаж давхаргаа бид нар тэлж чадахгүй байгаа. Тэгээ энэ өөрөө хамгийн их мөнгө олдог салбар, ашигтай салбаруудаар дамжиж төрийн бодлогод их нөлөөлж байна. Тэгээ энийг задлахын төлөө, энийг саармагжуулахын төлөө бид нар бас юм хийсэх ёстой байна гэдгийг том зургаар нь бол харж байгаа. Тэгээ энэ дээр бол тамхи одоо эрүүл мэнд гэдэг сэдв боловч цаад агуулга нь бол бид үнэхээр хүмүүсийнхээ эрх ашигыг, ард нийтийнхээ эрх ашигыг бодох юм уу? Хэдхэн нөхдийн бизнесийн эрх ашигыг илүү давмгаалсан ийм төрлийн бодлого шийдвэр гаргаж явах юм уу гэдгийг энэ 126 гишүүн хаан зогсох юм бэ гэдгийг л харах нэг ихний тест гэж би бол харж байгаа. Тэгэнгүүт одоо ингээд тамхи ингээд манай улсад ингээд айгүй олон төрлөөрөө биш үү? Тэгвэл манай монголчууд одоо өөрсдөө тамхи үйлдвэрлэдэг юм уу? Үйлдвэрлэдэг байлаа гэхэд одоо түүхий юм нь яадгийн. Яг ингээ монгол хүн үйлдвэрлэлээ зараад ашиг олж ивэл одоо бас яах вэ тий? Тий дотоодын үйлдвэрлэл гэдэг бол өөрөө ялангуяа экспорт нь гаргаж ивэл ашигтай шүү дээ. Одоо яг тийм Монголын нэг иймэрхүү юм байдаг гэж бус хүмүүс үзүүлж харуулах юмтай байл. Монгол улсын тамхины зах зээл ерөөсөө бүрэн импортоос хамаартай. Гадаад улсаас. Оруулж ирээл зүгээр зардаг. Тий, оруулж ирээл зардаг гэсэн үг. Яг хөө дотоодын хоёр үйлдвэрлэгч байгаа. Тэнд бас мэдээж хүмүүс ажиллаж байгаа, ажлын байраар хангаж байгаа. Гэтэ энэ бас бид нар өөрөө дотооддоо тамхины навч дээр нөгөө тариалдаггүй. Тэгэхээр бүх түүхийд нь гаднаас орж ирдэг. Тэгэхээр дан импорттой орж ирээл савлаад зардаг нэг тийм бүтээгдэхүүн. Тэгэхээр нэмэн үртэх нь бол харьцангуй бага гэсэн үг. Тэгэхээр тэр бол зах зээлийн маш баггүй. Ихэнх нь импортын бэлэн одоо юу гэдгийг Солонгосын, Казахстаны, Японы одоо тамхины компани одоо хямдхан бүтээгдэхүүн орж ирж байгаа гэсэн. Тэгээ хятадын вейп. Харин вейп бүр ингээд илт бүр ингээд яг ингээд гадаа ингээд дараа такси болтгоо тэрийг ингээд сороод авахгүй жоох хүүхдүүд одоо эмэгтэйчүүд энэ төр яг энэ тэд хоол идээ суухад ингээд аюу хэцүү өнөр нь орж ирээд энэ чинь ингээд орчны нөлөөлөл, эрүүл мэндийн нөлөөлөл тэгээд ингээд нөгөө одоо бидний инфлюенсерүүд гэж нэрлэдэг шүү дээ олон дагчтай хүмүүс тэр хүмүүс рүү бол тэр чинь манай вебний зах зээл аюу ордог. Яадаг үл ингээд те ингээд зүгээр нэг бүх хэдийн ингээд ордог. Тэнгүүд би яг хүүхдүүдийг хараад хүүхдүүд хордоод энэ да гэж хараад тэгээд эцэг эхчүүд өөөсөө хүүхдийг хянч чадахгүй шүү дээ. Тий нөгөө эцэг эхчүүдтэй ярихаар чинь урд нь бол хүүхдүүд ингээл нөгөө тамхи татгаар муухай өнөртэй ядаж карманаас нь тамхины үртэс олддог ч юм уу те жожголгчүүдэн золддог ч юм уу те эсвэл ингээ үнэрлээд ээж нь хүүгээ үнэрлээд үсэнд нь шингэсэн үнэрийг бас мэдэн штэ энэ электрон тамхины хувьд ерөөсөө мэдхэд хэцүү болцсон байна нэ тэгээд ээж нартай ярьж хахад одоо ингээд юуг нь харахаар пенал дотор зүгээр USB флаш шиг юм байна. Тэгсэн чи тэр нь веб пэйж дараа. Ерөөсөө мэддэхгүй нүрдэхгүй болохоор бид нар мэдэхгүй. Тэгээд хүүхдүүд маань ам дамжуулж их одоо нөгөө нийлж байгаад авч байгаад тий ингэж чинь тэрнээ санаа зовж байгаа үнэхээр ээж аав нар их байгаа. Тэгээ энийг л хуулиар яд зохицуулаад өгөөч л гэдэг асуудал байгаа шүү дээ. Уг нь бол аюу энгийн тий. Юуг нь бодоод байт юм бэ гэдэг манай мөхс соёл гişүү нөгөө чуулган дээр хэлсэн шиг өстө юуг нь бодоод байт юм бэ нэг хурдан зохицуулъя гэдэг уг нь байгаа. Гэтэ энэ хуулийг санаачилсны хувьд бол эцсийн одоо гарталтай үр дүнгийн гартал бол мэдээж би хувь гишүүний хувьд бол зүтгэн бүхэл одоо житлаараа гишүүдтэйгээ хамтарч энэ асуудалтай бол анхаарна гэдгийг бас хэлбэр. Сайн уу Евразийн хэлцээр болоод Оросын албаны улсаас 500 гаруй бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирнэ. Би нэг улаан өөдрөө аягүй олон жилийн өмнө явж исэн юм аа. Тинчээ аяг тамшиг хямдах юм алгаа бүр ингээд өвчиж болохоор тэ. Тэр одоо тэр нөгөө хаанаас гарч ирж байгааг мэддэхгүй амар өндөр градустай хатуу гэдэг одоо бүхэл хүнд заалтуудыг агуулсан тамхи манайх руу ингээд зүгээр зөвшөөрөл авахгүйгээр шууд орж ирээд татваргүй ингээд орж ирээд идэг бол яа энийг тооцоолсон болов энэ хаста их сэтгэл үнэхээр
тодормаар юм болсон. Үнийг хэлэхэд энэ Евразийн төр хэлцээр ч одоо Оросын холбооны улс Казахстан, Киргиз, Армени, Беларусь гэх 5 улс байгаа. Тэгээ Монгол улс ингээд төр нэгдэж орж байгаа. Тэгээ энэ хавар уг нь улсын хурлаар засгийн газар бид нар ийм хэлцээр хийх гэж шүү. Тэгээд нэг та нар зөвшөөрж гинөө гэж орж ирэхгүй юу. Тэгээ харсан чинь янжуур тамхи болон энэ дүнсэн тамхин бүтээгдэхүүний гайлын албан татвар одоо 30% Монголоос авдаг. Тэгээ энэ 30%-аараа бид нар чинь жилд нэг 70 тэрбум төгрөг ордыг. Тэрүүгээрээ нөгөө л багш эмчнэрийнхаа цалинг 50 тий сургууль цэцэрлэгийнхаа хүртээмжгээ тэр төсөвт ороод ингэ явдаг. Тэр 30%-ыг байхгүй болгоно гэдээ ороод ирсэн. За энэ чинь юм болохгүй штэ гэдэг юмыг бол өстой чадлаараа л үнэхээр хэллээ. Одоо тэгээ засгийн газар та нар энийгээ засаж оруулж ирээ гэдэг чиглэлийг ч өгсөн. Харамсалтай нь одоо хилцээрийн шат дууссан нөгөө талаас бол энийг байхгүй болохгүй гэдэг байна гэд сая улсын хурлаар орж ирээд цайрхан батлагдчихлаа. Тэгэхээр нөгөө өөрөө чи хэлж байгаа ядаж 30% татвар тавьдаг те энэ нөгөө бүтээгдэхүүн чи ямар ч татваргүй орж ирэх болж байгаа байхгүй. Энэ 5 улсаас Оросоос ч Казахстанаас ч тэр донд байгаа дахиад хэдхэн хүн л тийжээ ийм болохоос олон нийтэд ямар ч ашиггүй байгаа байхгүй. Үгүй улсаа л хорлож байгаа, эрүүл мэндэл хорлож байгаа гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Одоо тэгээд зарим хүнээс хямдхан тамхитай болчоод хүүхдүүдээ эрүүл хүнстэй, эрүүл хүүхэд болгоно гэж бид нар яаж хэлж чадах юм бэ? Тийм үстэй. Гэхдээ яг энэ дээр мэдээж ингээд хаяад орхихгүй бид нар энэ асуудал болохгүй юм шүү гэдгийг удаа дараа сануулсан. Энийгээ дотоодын хууль тогтоомжороо эргүүлээд онцгой албан татварыг нэмж тавьж одоо дүүцүүлж 30%-аагаа үнийн одоо өндөр болох тал дээр арга хэмжээ авах гэдэг тогтоолыг маргааш улсын хурлаар оруулах гээд бид нар бас бэлдэж байна. Энэ бол олон улсын гэрээ хэлцээр гэхдээ дотоод эрүүл мэндийн хамгаалах асуудал бол Монгол улсын бодлого байх хэвээр энийг заавал одоо тэнцвүүлсэн хэмжээгээр нэмэх энэ арга хэмжээ авах гэдэг зүйлийг бол засгийн газар даалгаж байгаа. Одоо олон нийтэд ойлголт өгөхөд одоо таны болон тэр 77 гишүүний хамтарч өргөн барьсан энэ хууль нь одоо тамхиг хориглол, вебиг хориглол тэг бүхнийг хориглол эсвэл оруулж ирүүл одоо бараг л 50% тэнцэх татвар тавиалан коммунист одоо байдлаар юм шийдэх гээд байгаа биш шүү дээ. Одоо манайхан яагаад байгаа гэхээр ингээд ерхий судалгаан дээр үндэслэх суурь асуудал ярихаар эрхчлөө яриад байдаг тийм. Тэг эрхчлөө ч одоо би тамхи хүнэтмэрг байх та тамхи татдаг нь хязгаарлагдчих хэвээр шүү дээ. Тэгээ тэр балансыг ингээд бариулах гэдэг байгаа хуулийн төслөө гэдгийг та тайлбарлаж өгөөч. Магадгүй таны энэ чинь санаачилсан анхны сэтэл тийм үү та эдийн хоорондоо ойлголж байгаа сэтэл энэ чинь олон нийтэд авсан байгаа ойлголт хоёр ингээд шал дайли зөрөөдөж магадгүй. Харин тийм анх хууль явж байхад угаасаа энэ намын чимэг хууль одоо бүх юмыг хориглох гэж байна гэдэг л нөгөө нөхдүүдийн миллениум маркетинг их явчих шиг болсон. Тэгээд энэ бол ерөөсөө тийм биш. Бүгдийн яг юм донтол дүүсгдэг бүтээгдэхүүн одоо арх тамхиг хинч хорсон ус байхгүй штэ. Хориод муу одоо жишг рүү хадалт зах зээл рүү ордог. Эсвэл одоо энэ хүний нөгөө хэрэглээ болцсон тий ийм юм дээр бид нар нөгөө хорж хаана гэхээс илүү эдийн засгийн аргаар зохицуулт хийж хэрэглээг нь аажмаар бууруулахаар хамгийн үр дүнтэй гэдэг дэлхийд дараагаараа энийг чинь туршаад бүгдээрээ ойлгоцсон. Тэгэхээр энэ л арга байгаа. Тэгээ бүгдийг хорж хаах гээд байгаа юм биш. Энэ бол зүгээр нэгдүгээрт мэдээж яг хүний эрх яг би бол өөрөө Японд 7 жил сурж амьдарсан, Америкт сурж исэн, Францад бас амьдарч исэн. Нөгөө хүний эрх хэрэгчлөөний чинь анхны одоо аялалд тавигдсан тэгээд тэр нөгөө төлөвшсөн нийгэмд олон жил ажиллаж амьдарч исэн хүн л дээ. Тэгээд тэглээ гэхэд бид нар хүний эрх хэрэгчлөөгөө бүх юмыг юм замбраагүй тавьдаг газар жишээ нь Америк нь ч Франц нь ч Японд ч байхгүй. Энэ бол мэдээж хүний үзэл бодлоо ирэх одоо язгуур ингээ эрхчлөө байлгүй л яг уу. Гэхдээ таны одоо юу гэдэг архийг хүний эрхчлөө шүү дээ. Тэгвэл бити хуульчил гэж хинч хэлдэггүй үстэй. Арх яагаад гэвэл архиуцсан үедээ аваар осол гаргана бусад хүнд хорхон бол тамхич гэсэн яг адилхан. Яг хэллээ шүү дээ чи дээ. Вейпэн вэ нүү янжуур тамхин вэ нүү энд татчихад та хордож идэг. Гэртээ татчихад хүүхэд хордож идэг. Хүүхэд хордохоор дараа нь тэндээс гарахад зардал ихтэй гэх мэтчлэн энэ бүгнийг балансыг нь олж ингэж бодлого хийж явах хэрэгтэй. Тэрэнд бол бүгдийг нь хорих гээд байгаа юм биш. Эдийн засгийн аргаар зохицуултыг хий. Ямар зохицуулт байхгүй задгаа ингээ явцсан шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн тэн зөвхөн электрон тамхиас гадна шиша, ажилдаг тамхи гээд маш олон бүтээгдэхүүн Монгол улсад ороод ирсэн байгаа. Бүгдээрийг нь адилхан хуулийн зохицуулт нь л оруулж байгаа. Зохицуулттай байх хэрэгтэй. Зохицуулттай байх хэрэгтэй. Тэгвэл одоо яг өөрөө чи хэлсэн тэр сошиал орчинд, цахим орчинд маш хүчтэй маркетинг сүүлийн 3-4 жил явуулаад хүүхдүүдийн хэрэглээ үнэхээр өссөн байна гэдэг судалгаа гарч байгаа. Сургуулийн орчинд ч тэр хүний үздэг хүүхдүүдийн сонирхдаг юм ч бүгдээрэнд нь маш ямар ч задгай зохицуулт байхгүйгээр маркетинг яваад тэгээд тоо статистик харахаар 2020 онд
47 мянган ширхэг электрон тамхи Монгол улсын гайлд мэдүүлж орж ирсэн байгаа хгүй. За энэ бол электрон тамхи шүү гэд 2024 онд 8.2 сая. 4 жилийн дотор 175 дахин ихссэн. Тэгэхээр эн чинь бүр ингээд зах зээл рүү, хүүхдүүд рүү, залуучууд руу маш хүчтэй орцсны шинж. Тэг яг нэгэнт одоо ингээд орцсон багч бүгдийг ингээд тас 20 гэхээсээ илүү ямар ч өсвөр үеийн хүүхэдтэй 18, 21 нас хүртэл хүүхдэл хамгаалах арга хэмжээ авъя л гэдэг. Тийм бодлогын төвшөнтэй. Тэгмүүд ариг тамхи чинь хүний анхдагч хэрэгцээ биш шүү дээ. Тэ одоо амьдрах газар, хувцас, хоол унд шиг. Үнэхээр тэрийг хэрглэж амтлах гэдэг бол мөнгө төлөлтөө тий. Үнэхээр одоо өөрөө гоё арих ууж тамхи татс суумаар байгаа бол тэр мөнгө төлөлтөө. А тэгмүүд энэ одоо талаас нь одоо веб фитнес ч тэр янжуур тамхинаас ч тэртэй айгүй зөөлөн аргаар маркетинг айгүй хүчтэй хийгээд байна шүү дээ. Окей чам мөнгө өгч нэг сороо ганц бичлэг хийж гэвэл өөдөө утсаа гаргаж ирээ сороо бичлэг хийгээд 5-10 сая төгрөгтэй болохоор гоё штэ. А тэгмээ зөрүүлээд одоо төрөөс юу гэдгийг олон нийтийг мэдлэгжүүлэх гэдэг юм уу те яг энэ ойлголтын өөх ажлыг нь ер нь хэр хийдэм юм. Тэгэхгүй ингээд яг үнэхээр мөнгөтэй маркетинг хийгээд тэрүүгээр олон нийтний яваад хэмэл аюу эмхэлтэй дүр зураг үүсэн штэ. Харин яг үнэ. Тэр түрүүний биний хэлсэн төр өөрийнхөө хийх ёстой ажлыг ерөөсөө хийхгүй ирсэн байна гэдэг бол яг энэ дээр гарсан. Тэгээ манай төр чи одоо ингээл нэг орох орохгүй хувийн бизнесийн одоо зах зээл рүү орж ийн төрөө өмчт нь их болж ийн бүх юм төрөөс хараатуулж ийн гэл орохгүй юм руугаа гараад үрээлээдэг. А яг энэ нөгөө төр чи өөрөө яг эрүүл мэндэ ч юм уу боловсрлоо хамгаалахад те юу хийх ёстой юм энэ дээр ерөөсөө анхаарахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө эрүүл мэндийн бодлогын түвшинд ерөөсөө нөгөө олон нийтийн хэвлэл мэдээлэлээрээ тамхи арх одоо юу гэдэг арх тамхины хор уршигыг тайлбарлсан соён гэгэрлийн ажил компанид ажлууд ерөөсөө хийхээ барьсан. Анхаарах харилцсан. А тэнгууд нөгөө талаас бизнес хийж байгаа нөхдүүд яах вэ? Бас бизнесээ бодоод тэрийг маркетинга хууль эрх зүйн орчин байхгүй юм чинь те. Хүчтэй явуулж байгаа. Тэгээ хуулиараа бол мэдээж одоо бол янжуур тамхиг та бүхэн харж байгаа хинч ерөөсөө захим орчин зардаггүй, захим орчин сурталчилдаггүй, хориотой байдаг те. Архич гэсэн тийм байхгүй. Тэрнтэй адилхан электрон тамхич гэсэн тийм болох хэвээр. А нөгөө утгаараа ерөөсөө төр өөрөө юу хийх ёстой гэхээр соён гэгэрэлх ажлуудыг хийх ёстой. Хүүхдүүдтэй аль нь хортой юм, яагаад хортой юм гэдэг ажлыг толгоор нь оруулж тэгжээж л бид нар одоо тий үр дүнтэй юм хийж төрийн өөрийнх нь хийх ажил уг нь бол тэр байгаа юм. Тэгээ энэ дээр нь бол бас анхаарч эрүүл мэндийн яам, боловсролын яамууд маань одоо бодлогын түвшинд энийг харах хэрэгтэй байна. Энэ дээр танд гэж нэг юу зүгээр хэлэхэд нөгөө компанид ажиллаад байна шүү дээ. Тэрий чи одоо ингээд бидний ингээ яг нийгэмтэйгээ ойрхон байгаа одоо манайх ингээд 700 контент хийж штэ. Гэхдээ тэр компанид ажиллаудын бас төр булаац. Төрийнхөө өөрсдөө хийчдэг санаачлаг гаргаад тэгэнгүүтээ алба хаагчтай үүрэг өгчдөг. Тэгээ алба хаагчт нь минут руу залгаад нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд өгөөч гэж хэлдэг. Тэгэхээр яг нөгөө гараа хийх юмдаа хийхгүй шаардлагагүй маа төрийн болгоод идэг гэж ярьжтэй. Тэгэхээр зүгээр энгийн одоо медиа хийгээ явж байгаа бидний ажлыг хүртэл яг үнэхээр төр булаацсан. Харин би нийслэлийн орлогч даргаар нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаарс ажиллаж байсан. Тэгээ анх энэ асуудал нөгөө над дээр яагаад анхаарал татаж оржсэн гэхээр яг тэр үед яг манай боловсролынхан, нийслэлийн боловсролынхан, нийслэлийн эрүүл мэндийнхэн ийм асуудал болоод байна. Одоо багш нар бүр дийлэхэ боллоо. Яах вэ гэд орж исэн. Тэгээ та нар эрүүл мэндийнхэн юу хийж байгаа гэсэн чинь бид нар яах вэ ингэж жилдээ нэг юм контент хийдэг. Тэгээ сургуулиудаар уг нь бол хийдیں۔ Даач одоо тэр маань үр дүнгүй ерөөсөө юу яхаа болчлоо. Дийлхэ болчлоо гэд. Ямар хөө шторк юу мөнүүд хийдیں гэхээр тэгэхээр яах вэ? Үнэхээр нөгөө нэг хүүхдийн өөрийнх нь те хэллэгээр байд юм хүүхдүүд ингээ санаа тохирсгүй нэг жижигэн нэг видео хийгээд уламжлалт. Тэрийг ингээ би тэдийг хийсэн гэдэг нөгөө тавыг хийсэн ажил хийгдсэн гэдэг үр нөлөө бол байдаг. Тэр иймэрхүү ажлуудыг яг мэржлийнхэн маань дээр нь яг нөгөө олон нийтэд яаж энийг сайн зөв хүргэх чинь өөрөө бас нарийн ухаантай уур чадвар мэрэгжил те хамтарч хийх хэрэгтэй. Гэхдээ ийм хийх ёстой гэдэг юм тэр бол санхүүжилт нь бол төрөөс гарч байгаа хэрэгтэй. Энэ бол нийгмийн сайн сайхны төлөө байхгүй. Тэрнээс энэ хүний бизнесийг булааж аваад би хийчээ гэдэг юм бол төр дүг нь бол байхсгүй. Энэ зарчмыг бид нар одоо шинэ үеийн залуу улс төрчдийн хамгийн анхаарах хэрэгтэй юм бол би энэ гэж боддог. Би ч гэсэн одоо гишүүний үед бодлого үйл ажиллагаандаа бол байнга энийг бас сануулж үйл ажиллагаагаа явуулъя гэж боддог. Улсын хурлын гишүүн танаа гудамжинд худаг барьж өгөхгүй. Улсын хурлын гишүүн одоо тий олон нийтийн эрх ашигыг хамгаалсан хууль санаачлаа тэрийг батлуулах ёстой гэдэг ойлголтыг харьцангуй олон нийт авсан болов уу гэж бодож байна. Тэгмээ та хууль санаачлаа штэ. Ганцаараа биш бүр 77 хүнтэй нийлээ 78 уулаа тий. Тэр нь ингээ гацчихлаа. Тэг та ер нь гишүүн болоод ер нь
ямар вэ ийм процессыг хараад байгаа ер нь ихтгэл үнэмшлийн хувьд ч гэсэн тий. Би бол яг хоёр талтай байгаа. Мэдээж эн чинь хурдан яваасаа гэсэн хүсэл байгаа. Явахгүй байгаад бол учир шалтгаанууд байна гэдгийг харж байна. Нөгөө талаараа 76 гишүүн байсан бол 76 та парламент байсан бол энэ хууль бүр явахгүйсэн. Бүр парламентын босгыг ч давж чадахгүй байсан байна гэдгийг аягуулсаа ухаарсан. Тэгэхээр нэг талаараа дэвшил 126 та болоод эн чинь бас хуулийн орлоо. Ямар тач 78 гишүүн хамтдаа байлаа гэдэг нийгмийнхаа мессежийг бас авч ийн тий. Тэгээ тамхины хяналтын тухай хууль гэдэг. Нөгөө талаараа яг гацаад байгаагийн учир шалтгаан түр хэллээ шүү дээ. Лобби мөнгөний хамаарлал айгүй өндөр байна гэд. Тэгвэл би энийг өөрчлөхийн тулд юу хийх ёстой бэ гэдэг. Бид нар ч одоо улс төрчийн хувьд эн чинь нэг 4 жилийн хугацаа цэргийн алба шиг байгаа шүү дээ. 4 жилийн дотор чи улс нийгэм эх орондоо хэрэгтэй юу хийх юм? Тэрийг л байгаа хугацаанд хамгийн сайн хийх ёстой гэж боддог. Тэгээ энэ дээрээс яг миний одоо улс төрч хүний хувьд байд юм уу, гишүүн хүний хувьд бас нэг ойлгож байгаа юм бол манай Монгол улсын улс төрт мөнгөний хамаарлаг үнэхээр өндөр байна. За энэ хамаарлаг гэхдээ яг үнэхээр бид нар олон нийтэд яг ийм байгаад ишүү гэдгийг ил тод хэлж чадчихна үгүй л чадахгүй байна. Яагаад гэвэл тийм нөгөө хүмүүс чинь хэсэг бүлэг хүмүүс чинь л гээд байгаас яг хийн гэхээр хин хиний бас хэцүү шүү дээ бид чинь бас одоо ингээд тамхины компани эзэдүүд нь захирлууд энэ вебний компани эзэдүүд нь нүрээ ил гаргаад өөрсдөө гараагүй бид нар чи ийм бизнес эрхлэлтэй ийм юмаа гэж хинч ярихгүй байгаа үстэй хинч нүрээ ил гаргахгүй байгаа гişүүд бид нар чи ийм бодлого байх хэрэгтэй гэд нэр нүрээ гаргаад ийм судалгаатай гэж эрүүл мэндийнхантай яриад байдаг тэр нь одоо юу гэдэг лобби хийж байгаа нөхдүүд ч гэсэн үеийг чи гацаах хэвээр удаах хэвээр гэж хинч хэлэхгүй наана тий энэ бол бид нар сайн хилцэх хэвээр харах хэвээр шүү гэдэг нэг наана айтайхан мессеж өгүүлээд яваад байгаа байхгүй яг өнө бүүэлээд тэгэхээр энэ дээр юу харж байгаа нөхөр ерөөсөө энэ лобби гэдэг юм өөрөө тэгвэл ил тод байж олон нийтийн хяналтанд байх хэвээр хин хинтэй холбоотой санхүүгийн хувьд дэмжлэг аваад сонгуулаар байд юм уу бүгдээрээ л одоо сонгуулаар санхүүжилт авч гарч ирж байгаа шүү дээ тэгээ хин хиний лобби хийж байгаа гэдэг нь хуульчлаад нийт олон нийтэд ил болоод тэрийг олон нийт өөрөө хянаад ойлгомжтой болох хэрэгтэй шүү дээ. Энэ хүмүүс тамхины ч юм уу вебний компани лобби хийж байгаа юм байна. Энэ хүмүүс бол одоо юу гэдэг уул уурхаач гэдэг юм уу тий. Энэ хүмүүс дандаа муухай юм байж байхгүй болно шүү дээ. Энэ хүмүүс ихтэйд сургуулийн шинжлэх ухааны одоо салбарынхны лобби хийж байгаа юм байна. Ийм асуудал байгаа юм байна гэдгийг ил тод болгодог байх хэрэгтэй байна. Тэгэхгүй нэг наана нэг сайхан дүртэй цаанаа шал өөр тэр бүх нөгөө ийм мөнгөний хамаарлын ус төр өөрөө талд яваад байгаа байхгүй юу. Энийг ил болгочих юм бол бас хяналттай илүү ил тод болно гэж бодож байна. Ингэжээж бид нар бас энэ ус төрөө ийм нэг хоёр дүртэй юм шиг тий наана ингэж гарч ирээ шал өөр олон нийтэд сайхан харагдаж байгаа юм шиг юм яриа цаанаа шал өөр юм хийдэг ус төрчдийн хувьд бол илүү ямар үзэл баримталтай юун дээр зогсож байгаа гэдэг нь ойлгомжтой болдог ийм ус төрийг бас цааш хийх ёстой. Тэрний төлөө бас ийм хууль санаачлах ёстой байна л гэсэн итгэл үнэмшилтэй болж байна. Манай улсад бас айхтар их хүн амтай улс биш шүү дээ. Ингээ 3.4 сая хүн байгаа. За тэрнээс нэг өсрөө хитгэн нь ингээ хур баян улсууд байгаа ш. Нэг олон баян улсууд байхгүй шүү дээ. Одоо чинь миний ингээд амар таньдаг шууд намайг залхаар уцаа авдаг хур баян нэг ширхэгч хүн байхгүй. Одоо ингээ Монгол залуучууд ийм л байгаа. Тэгээ нэг хитгэн хүн байгаа. За тэгээ тэр дотор улс төрийн хамгаалалтаа хитгэн хүн байгаа. За тэгээ бүр хоёрхан ном байгаа тийм ингээ нийтдэг. Ер нь бол манай улсын зах зээл эдийн засаг бүх юм ойлгомжтой шүү дээ. Тэнгүүд та одоо дотор нэг хүний хувьд бүгдээ хулгайч биш үсттэй жоохон ихтгэл найдвараа тэгээд шудраг усны мэдрэмжээ алдахгүй явхад өөрчлөх боломж байгаа үсттэй. Эсвэл зүгээр л нэрээ нэг хитгэн хүн ингээд шийдээл ингээд наатаа ингээд хайчих наатаа ингээд хайчих те. Наачан ганцаараа хідэн сар ингээд ориллоо ингээд энэ сэтгүүл чинь энэ ном чимхтэйгээ ярьсан мөн хинээс мөнгө авцсан гिच гэл ингээд ийм кинонд гардаг шиг байхгүй биттэй. Та одоо дотор байгаа хүний хувьд залуучуудад хандаад хэлээ. Би бол 126 та гишүүн одоо парламентын гишүүн болж орчихсон. Миний хувьд бол тийм зүйл харьцангуй энэ 126 гишүүнтэй парламентаа багассан гэж харж байгаа. Багассан. Тэгээ энэ дээр үнэхээр ихтгэл үнэмшлэлээр олон нийтийн төлөө юм хийж хинсэн гэсэн хүсэл зоригтой нам харгалцахгүй шүү. Зөвхөн одоо юу гэдэг би Монгол Ардын нам авч Монгол Ардын нам л биш. Энэ дээр бол нам харгалцахгүй тийм залуу зөв сэтгэлгээтэй юм олон гишүүд орж ирсэн. Бүгдээрээ бол мэдээж хулгайч биш. Мэдээж ингээд иргэдийн маань залуучуудын маань энэ төр улс төр гэхээр юм байлаа одоо хулгайч гэдэг юм уу бидний төлөө их ашиг энэ төлөө юм хийдэггүй гэдэг юм мэдээж бухимдал байгаа. Би ч гэсэн улс төрөөс гадуур хахтаа ингэж бухимдаж ирсэн хүний л нэг. Гэтэ ороод өөрчлөх ёстой л гэж бодож байгаа. Энийг өөрчлөхийн тулд тэгвэл бид нар одоо юу хийх ёстой вэ гэдэг энэ эрх ашиг байд юм уу мөнгөний одоо хамаарал хит өндөр байгаа энэ улс төрийг задалж илүү нийтийн эрх ашиг руугаа чиглэсэн
бодлогуудыг гаргадаг парламент болохын төлөө төр байхын төлөө юу хийв гэдгийг л одоо анхаарч байгаа гэсэн. Тэгэхээр залуучуудаа хэлэхэд бити итгэл найдвараа алдаарай. Мэдээж энэ бол анхны 126-тай парламент алдаа оноо байгаа. Гэхдээ үнэхээр улс орныхоо төлөө гэж бодож байгаа олон гишүүн байгаа шүү. Энд дээр би нэг зөвхөн шин одоо хөгшнөрөө ч гэхгүй туршлагатай гишүүдийн мандуунд ч гэсэн их орноо боддог те залуучуудынхаа энэ ажил амьдралыг боддог, иргэдийнхээ амьдралыг боддог олон хүн байгаа. Тэгээ бүгдээрээ тийм хулгайч одоо юу гэдэг юм бүгдээрээ цаагаараа нуугаад хамаг юм аяагаа тохироод байдаг юм байхгүй. Хэрвээ тэгээд байдаг гэсэн бол энэ улс төрч өрөөс юм ширүүн зодон одоо юу гэдэг юм хэрүүл тэмцэл болохгүй чимээг өхөн бүгдээрээ ингээл нөгөө багшлагдаад гэж ярьдаг ингээл явчих штэ мэддэхгүй. Энд ингээд бужигнаад энд ч нэг юм болоо тэнд ч нэг юм болоод байгаа юм нь ерөөсөө нэг хэлбэрт орж чадахгүй олон үзэл санаанууд тэнд бас ороод ирсэн илрэл гэж бас хараасаа гэж үзэж байгаа. За одоо нөгөө санагдсан хууль дээр илгээд авахгүй зөндөө олон төрлийн хууль дээр ингээ гишүүнийхээ хувьд орж байгаа шүү дээ. Нэг хуулийн төслийг өөр нь хэдэн хугацаанд уншдгийг та хэдэд ямар шууд нөөц боломж өгдгийг эсвэл 7 хоногт ингээл нэг хуулийн төсөлч айгүй зузаан айгүй нөгөө ажлын хэсгийн байнга ороогоор ордог материалуудыг нь харах айгүй нүсэр харагддаг байхгүй. Тэгэхээр тэрэнд хэрэг цаг оруулдаг нэг гишүүнд ер нь тухайн сэдвээ судлах хэрэг хугацаа оноогддгийн. Тэгэд одоо би бодоод байгаа байхгүй хуулийн төсөл болгон дээр юм ярьж явдаг гişүүд байна. Ер нь бол ийм байхгүй гэл нэг хүмүүсийг жоохон огшоох үг хаяал явцдаг. Тэгэл тэдний манайха юм хийж ин дуурж ин гэж хардаг. Гэтэл яг тэрийг уншаад бацлал хүндэс нэг овоо оюуны чадамж хэрэгтэй. Тэгэхээр та ер нь энэ тал дээр яаж ажилладаг арга барилаа болцооч. Нэг гişүүдийн хувьд бол бүх чуулганаар орж байгаа бүх байнгын ороогоор орж байгаа бүх хуулийг бол бүгдийг нь уншиж амжихгүй шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө багийнхаа хүмүүсээр ерхий мэдээллийг аавна. Тэг нь яг уу ийм байна. Уг нь бол парламентын гишүүн бүх юмыг мэдэх албагүй шүү дээ. Тэгээ тийм ч учраас нөгөө мэрэгжлийн байнгын хороо буюу одоо засгийн газар чинь нэг олон яам дуттай байдаг шүү дээ. Гэр бүлийн хууль ингээ чиглэлээрээ тэрэн шиг парламент ч гэсэн доторх бүтцэнд байнгын хороо гэж өгдөг байхгүй юу? Энэ бол өөрөө мэрэгжлийн тэр салбарынхаа мэрэгжлийн асуудлуудаа хардаг. Тэгээ нэг гишүүн бол 2 байнгын хороонд харьяалагддаг. Би бол хууль зүйн байнгын хороо өргөдлийн байнгын ороо гэж шинээр байгуулагдсан. Өргөдлийн байнгын орооны дараагаар ажиллаж байгаа. Тэгэхээр илүү одоо юу гэдэг сэдв байдгүй салбарт анхаарч байгаа гишүүд байгаа. Тэр өөрхөн гишүүн бол мэдээж байнгын ороо орж байгаа бүх хуулиа чанд сайн уншин ажиллана. Тэр бол хангалттай хугацаа байгаа. Тэ? Хууль зүйн байнгын ороогоор орж байгаа бүх хуулиа бол уншина. Хугацтай. Би хууль зүйн байнгын орооны гишүүн байж одоо тий хүнс байгаль орчны байнгын ороо орж байгаа бүх хуулийг бол бүгдийн хугацтай уншина гэвэл тэр одоо үнэн л хэлий худлаа. Зүгээр зарчмын юмн дээр яг уу тий энэ зарчим нь ийм байвал зүгээр шүү гэдэг үгийг бол хэлжлэн тэрнээс бүгдийн нарийн уншиж судлана гэдэг бол худлаа л та. Тэгэхээр би бол бүгдээрийн уншиж судлаа бүгдээрэн дээр нь аюун хугацтай дүгнэлт хийдэг гишүүн бол байхгүй гэж бодож байна. Үнийг хэлэхэд хүний чинь нөөцтэй шүү дээ цаг гэж хязгаартай шүү дээ. Чиний ажлын албатай байлаа гэд улсын хурлын гишүүдтэй ажлын алба бол нэг тийм том биш шүү дээ. Бид нар чи яам шиг биш сайндаа ажлын албанд нь 2 хүн байна. Тэгэл чиглэлээрээ л ажиллаж байгаа хүмүүс болохоор тэр тал руугаа л илүү гүнзгийрч ажиллана. Тэрнээс өнөөдөр би энд тамхины хууль яг энэ дээр бол ажлын хэсгийн ахлагчийн хуваар ясна. Маргааш нь тэнд хууль зүйн байнгын ороогоо шүүхэн шийдвэр гүйцэтгэлийн хуулиа юмнуудаа ярьлаа. Тэнд тэгснээр дахиад тэнд байгаль орчны үнэлгээч гэдэг юм уу өөр юу гэдэг тийм хууль руу бол тэгэж их анхаарч гүн гүцгийг болов судалж үнэхээр чадахгүй. Тэгэхээр ер нь бол мэржлийн байнгын ороогоо өөрийн одоо анхаарч байгаа сэдвэрээ л илүү ажиллах нь бол илүү тийм мэржлийн одоо ядаж өсөлт хөгжил талаасаа хүртэл аюул шударга шүү дээ. Тийм салбар мэрэгсэн юм аа л ярина. Маахан болгоно нэг гишүүн гэр бүх юмыг мэддэг хэвээр гэл те. Энэ гишүүд юу ч мэдэхгүй байж болно шүү дээ. Мэдхгүй зөндөө шүү дээ бид нар ч те ямар ч мэрэгжлийн хүн байсан гэсэн. Тэгэхээр нөө энэ ойлголтыг өгөхгүй бол маа гишүүд ингээд би анзаардаг хгүй юу ч хамаагүй асуувал ингээд бүр хариулахад бэлэн зэ бүр яриас сурцсан ингээд бараг ингээд зүгээр ихтэй өнөөс ингээд суужаад өсвөр насны үр хүндлэлээр шууд ярихад хэлээ шахуу ингээд тийм скил сайтай юм уу эсвэл яриас сурцсан ч гэдэг юм уу гэмээр юм байдаг. Гэхдээ мэдээж тийм боломж байхгүй. Хин сайн яриад ийна гэдэг чинь тэр хүн үнцэн ажилдаа цаг гарахгүй нь л гэсэн үг шүү дээ. Яг нь анзаараад байхад бид нар ч бол нөгөө нэг мэрэгжлийн профешнл ажил хийж байгаа. Би бол яг олон улсын хуулийн фирмд 10 хэдэн жил ажиллаж байгаад ийм профессионал хүн байж байгаад орж ирж байгаа байхгүй юу? Ус төрч бол биш те. Ус төрч гэдэг чинь бас өөрөө мэрэгжил юм байна. Тэгээд ингээд харахад Монгол улсын улс төрийн хувьд Монголынхаа улс төрийг харахаар ер нь жоох нөгөө популизм болон анхаарлын улс төр гэж ярьдаг. Хүний анхаарлыг татах улс төр хэтэрхий давмгаалсан. Хин одоо хүний анхаарал татах үг хэлнэ анхаарал татах одоо нөгөө янз бүрийн цохилттой гэдэг нь шүү дээ тий. Үг хэлж анхаарал аавн тэрүүгээрээ одоо юу гэдэг нийгэм танигдаж улс төр хийдэг нэг тийм юм байна.
Тэгээ яг одоохондоо тийм нөхцөл байгаа боловч бид илүү бас нэг мэрэгжлийн юм руугаа тэрийгэ зарчимтай тий явах хэрэгтэй. Тэрийг бол бас ингээ манай залуу үеийнхэн аюу сайн хардсан шүү дээ. Энэ бол тэгэл нэг ингээл юуч туртаага яриад ингэжэдэг. Гэтэ гол асуудал нь юу гэдгийг илүү тунгааж боддог манай залуучууд иргэд маань бол одоо бас их сайн ойлгодог гэж боддог шүү дээ. Би бас ингээд сошиалор ч юм уу хөл мэдээллийн байгууллагуудаар гарч байгаа мэдээллийг харахаар. За одоо сүүлийн асуулт. Одоо ер нь таны тамхины хяналтын тухай хуульд одоо ямар боломж байна вэ? Тэ одоо хамгийн ойрын яг доторх зүйл заалтаар нь яриа л те хуульчин гараад яахын тэгээд яахын гэвэл мэдээж бол. Гэтэ энэ мэдээлэлүүд бол нээлттэй байгаа учраас би танаас асуусангүй. Яг одоо байгаа боломжууд нь юу юм бэ? Одоо удахгүй чуулган завсарлах гад байдаг. Бид нар чинь шинэ жилдэх гээ цагаан сартах гад байдаг те. Гэтэл яг шинэ жил цагаан сараар манай арх тамхины хэрэглээ бол цөмрөн шүү дээ. Тэгмээд нэг хоногийн өмнө ч гэсэндээ бид нар одоо энэ одоо ямар ч хяналтгүй байгаа энэ зах зээлийг одоо эхнээс нь нэг тийм зөв байранд нь оруулах ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хамгийн ихний алхам боломж одоо шанс гэх юм уу тэр нь юу вэ? Яг нь улсын хурлын энэ чуулган 12 сарын 31-ний хүртэл ерөнхийдөө чуулаад хаах, намрын чуулган маань хаах ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэ 2-7 хоног гэсэн үг. Тэгэхээр одоо ер нь 12 сарын энэ 31-ний хүртэл бол батлагдах магадлал маш бага байна. Бид нар шахаж үзсэн боловч үнэхээр бас ингээд процесс удаашрж байна. Тэгээд дараагийн чуулган бол 3 сарын 15-наас хавар эхэлдэг. Тэгэхээр одоо хаварлуул бодит байдлыг хэлж байгаа шүү. Хаварлуул орох нь. Гэтэ энэс өмнө бид нар уг нь бол хит хит арга хэмжээ авч болж байгаа. Нэгдүгээрт бид нар одоо ингээд гайлаас мэдээлэл авахар нөгөө нэг тамхины компаниуд чинь татвар нэмэгдэхээс өмнө гээд баахан бараа татан авалт хийгээд эхэлсэн. Тэгээ энэ хууль удаашрах юм бол ерөөсөө л дахиад зах зээлд нөгөө арх тамхиндаа живнэ гэдэг шиг тамхи маань их орж ирэх гээд байна. Тэгэхээр гайлаар нөгөө нэг орж ирж байгаа тамхин бүтгэхийн түүнүүд төр зур хязгаарлалт тавих уг нэм тогтоолоос байж болно. Энийг уг нь би бас хэлээл байгаа. Гэтэ одоо нэг гишүүний ярих нөгөө нэг мөнгөний одоо хамаарал их байгаа гэдэг юм яг яалтчгүй одоо ингээд мөнгөний өмнө төрийн маань энэ хүч хэр одоо хүчтэй байх нь гэдэг дээр л одоо очиод байна л да. Тэгэхээр хамгийн бодит байдал болохоор хуулийн ямар ч байсан баталнаа бид нар 3 сард хаврын чуулган эхлэх үед заавал батална. Тэр хүртэл бол бас нэг юм одоо олон нийтэд энэ хүүхдүүд залуучуудаа соён гэгэрүүлэх ажлыг бол тасралтгүй хийх ёстой. Энэ дээр бол яамдуудтайгаа, засгийн газартайгаа хамтраад ажиллах бол боломжтой байна. Тэг боломж бол яг бодит боломж гэвэл одоо 12 сарын 31-нд би байсан бол хүснээрээ баталмаар л байдаг. Даанчтай маш хэцүү. Нэгдүгээрт гарч байгаа улсын хурлын гишүүд ирсэн хөрөхгүй байнга ороод хуралдаж чадахгүй, чуулган их хожимдож эхэлдэг болсон. Тэг хуулийг бол нийт гишүүний олон хуйуу 64 гишүүн заавал кнопт дарж иж баталдаг. Энэ эрс бол маш хэцүү байна. Тэгтээ гоё юм би улсын ажил явж байгаа ч тийм манай ажил цуглах байгаа шүү дээ. Тэгтээ нөгөө хуулийн талаас бол судалгаа тий хуулийн төсөл боловсруулсан ерөнхий нь бол хамгийн л мэргэжлийн байж болох салбар бүртээ одоо нөгөө нэг салбарын уялдаа холбоо буюу хууль зарим хэвтер аюул сайн ажиллаад байгаа нэ зарим хэвтер зохицуулалт нь байхгүй. Би яг өмнөх ярилцлагын зочин дээр байсан байхгүй. Хариуцлага алдсан компанид яах юм бэ гэдэг заалт нь хуулийн дээр байхгүй. Тэгэхээр тэр газрууд нь ингээд жоох явж байгаа шүүхэд өгөөд ингээд хугацаа хожууд идэм баг гэж хэлж байсан. Тэрийг бол ингээд сайн тооцоолсон хуулийн төсөл байгаа гэж ойлгож болох уу. Тэгээд таны мэдээллүүдээр нь хаавар нээлттэй байгаа вэ? Энэ ярилцлагыг үзээд магадгүй энэ тамхины хяналтын тухай хуулийг сонирхоод нөхцөл байдлыг нь үзье гэвэл ямар гаргалгаа нээлттэй мэдээллүүд байгаа вэ? Улсын хурлын ди парламент гэдэг одоо хууль тогтоомжийн өргөн барьс хуулийн нээлттэй сайт байдаг. Энэ дээр бол хуулийн төсөл маань нээлттэй байгаа. За мөн би өөрийнхөө бас пэйжээр бол энэ хуультай холбоотой те ямар өөрчлөлтүүд орж ямар үр нөлөө үзүүлэх юм бэ гэдэг мэдээллийг бол бас байнга өгж байгаа. Нэг зүйл хэлэхэд манай ажлын хэсэг Идрот гишүүн маань одоо ахалж энэ хэсгийг бас маш чамбай сайхан авч явахаар ажиллаж байгаа. Тэгээ саяхан 2 хоногийн өмнө айгүй хөрхөн Ховд аймгийн сурагчдын зөвлөл нэг юм санаачлаг гаргасан байна. Тий. Тэгээ тэр хүүхдүүд өөрсдөө Ховд аймагт энэ ер нь аймаг орон нутагч гэсэн электрон тамхины хэрэглээ айгүй өндөр болсон. Тэгээ хүүхдүүд маань өөрсдөө санаачлаад энийг хязгаарлаж өгөөч гэдэг санаачлагыг 4000 гаруй оюутнууд хүүхдүүд гаргасан байгаа байхгүй. Тэгээ төрийнх нь энэ нөгөө хүмүүс хийж чадахгүй байгаа юм хүүхдүүд өөрсдөө санаачлаг гаргаад хийж гин гэдэг бол маш гоё. Тэгээ тэрэн шиг манай одоо үзэгчид те залуучууд, эцэг эхчүүд, хүүхдүүд маань ч гэсэн энэ асуудал чинь
бид нар санаа зовж шүү, хурдан шийдэж өгөөч гэдэг санаачлагыг бас гаргаасаа гэж бодож байна. Энэ саналуудаа улсын хуралд байт юм уу, эсвэл ди парламент дээр байгаа хуулийн төсөл шууд ороод ингээд санал өгөх юм боломжтой байдаг. Эсвэл одоо юу гэдгийг надад бас хандаад те өргөдлийн байнгын оронд хандаад гаргаж болно. Тэгээ нийгмээс маань ийм бас санаачлал гараад ишүү гэдэг маань өөрөө бодлого гаргагч, шийдвэр гаргагч нарт те нийгэм энийг хүсэж чинь, таны сонгогч энийг хүсэж шүү гэдэг бас зөв шахалтыг үзүүлэх хүч байдаг болохоор энэ дээр бас та бүхнийгээ идэвхтэй бас оролцоосоо гэж хүсэж байна. Ингэжээс л бид нар ер нь энэ хуулиа хурдан түргэн батлуулж авах тал дээр ахиц гарах байх гэж бодож байна. За цаг заваа гарган манай редакцид ирж ярилцсан танд баярлалаа. За тэгээд ярилцлагын төгсгөлд хүний цагийг зарцуулсан юм чинь гээд байгууллагынхаа нөгөө суур одоо манай редакц ирхэн үссэн бэ гэдэг сэтгүүл тэгээд энэ миний бичсэн ном хоёр байгаа. Оо ямар гоё. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.